За баярлалаа. За бид нар нэг өмнөх засгийн газрын үед батлагдсан нэг энэ гений өөрчлөлттэй өрөөл татанхай нэг хуулийг бүтэн бүлээн болгочих гал усын шавхчих гал үзээл тэн дээр халтарч унаал нийгмийн шар шавхар болоод ингээл нэг 76 хамгийн хэцүү хүн ороод ирээ суудсан юм шиг ингэж нийгэмд харагдаж шít. Өнөөдөр нөхцөл байдлаар энэ дээр ер нь яг ингээ харахад гүтгэх гэдэг залтыг зөрчил рүү оруулж ирдэг нь ямар учиртай. Гүтгэх гэдэг зөрчил биш шүү дээ. Гүтгэх гэдэг бол энэ чинь хүний нэр төр алдар гавьяа сэтгэл санаа энэ удам судар нийгэмд эзэлж байгаа байр суурь хүн чанар мөн чанар гэр бүл рүү нь халдаж байгаа асар том халдлага байхгүй юу? Гүтгэх гэдэг бол. Тийм учраас энэ гүтгэж байгаа заалтыг бид нар эрүүгийн байцаан шийдэх хууль дээр нь үлдээх ёстой. Энэ өрөөндөр хариуцлагатай байх ёстой шүү дээ. Хүнийг сониноор дүүрэн гүтгэжгээд хамгийн сүүлд нь уучлаарай гэдэг нэг булан дээр нь ганц үсэг тавихыг энэ зөрчил арьчлаа гэж байгаа асуудал биш. Энэ бол зөрчлийн хууль дээр орж ирэх зүйл заалт биш. Тийм учраас энэ гүтгэн гэдэг юмыг бол эрүүгийн байцаан шийдэх хууль дээр тавих ёстой гэж би ойлгож байгаа. Хатуу шийтгэлтэй байх ёстой гэж ойлгож байгаа. Хүнийг терроризмтэй хэмцэх тухай хуулийн заалтаар айхтар томор гүтгэжгээд зөв зүгээр байж байгаа нөхцөл байдал одоо байж л байна шүү дээ. Хоёр дахь асуудал. Энэ нийгэмд одоо уриалаад байгаа юмудаа бид нар яаж юу гэж үзэх юм? Зөрчил гэж үзэх юм уу? Эрүүгийн хууль гэж үзэх юм уу? Тэмцээл доо болсон л доо ямар нийгэмд амьдраад байна? Болохоо байчаад байна штэ гэд уриалаад байгаа энэ нөхцөл байдлыг юу гэж үзэх вэ? Энэ нөхцөл байдал цаашаа явж байгаад өнгө төвсгөлөөр аваачдгийг бид нар Лив, энэ Украин, Египтийн жишээс зөндөө харсан. Лав энэ нийгмийн хагарал, энэ нийгмийн завхрал монголчууд хоорондоо тэмцэх нь бол Монголын ард түмэн болоод Монгол улсад ашигтай гэж би үзэхгүй байна. Энэ бол цаана алгаад тишээ байж байгаа гадныханд ашигтай байна. Энийг юу гэж цогдох вэ? Энэ баримтлах гэдэг заалтыг энэ дээрээс аваад хайчихъя л да. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоочж байгаа хүн бол санаатай л явж байгаа үйлдэл шүү дээ. Санаатай гэмт хэрэг хийх явж байгаа үйлдэл байхгүй. Энэ бол эрүүгийн байцаан шийдэх хууль дээр шийдэгдэх ёстой. Гэр бүлийн хүчирхийл үйлдэж байгаа этгээд санаатай л хийсэн шүү дээ. Хулгай санаатайгаар үйлдэж байгаа хүн санаатай үйлдэл. Энэ бол зөрчил биш ээ. Эндээс баримтлах гэдэг юм авч явахгүй бол бид нар зөрчил үүссэн хүнийг аваачиж баримтлаад байх юм бол наадах чинь гэмт хэрэгтнүүдэд цуг хоригдох юм нөхцөл байдал үүсэт байна. Тэгэхээр бид нар энд хардлага дагуулдаг байгаа энэ гүтгэх, баримтлах, уриалах гэдэг заалтуудаа эндээс авчиад тэрийг эрүүгийнхаа байцаан шийдэх хуулийн дээр оруулаад тэгээд явах хэрэгтэй. Хоёр дахь асуудал. Яг энэ хуулийг харж байхад зарим нэгэн заалтуудыг хармаар юмнууд байна. Гэр бүлийн хүчирхийллийг мэдээлээгүй бол торгоно. Гэхдээ хажуу айлын хүүхд үйлсний төлөө цагтаар уцдах уу? Уцтаагийнхаа төлөө торгуулах уу эсвэл хаалга нүдэд танаа хажуу талын хүн уцтлаа хүүхд чинь үйлсэн хүчирхийл үйлдэж гинүү гэж орж ирэх үү? Бас нэг зүйлийг харж байхад энэ зөрчил үйлдэхтэй ашигласан тээврийн хэрэгсэл унлагыг хураана эсвэл түүний үнийг гаргуулна гэж байгаа. Согтуугаар тээврийн хэрэгсэл унж байгаа тэгээд тэр машиныг хураалгах юм уу? Юу болох юм? Үйлчлэгээний болон дарааллын журам зөрчсөн бол торгоно гэж байгаа. Одоо ингээд энэ нөхөр миний урдуур орсон гэдэг баахан хүн өргөдлөгөөд баахан цагтаа тэр торгуулах хүмүүсийн очор үүсэх юм. Тусламж үзүүлэгч хуулиар хоригдсон үйл ажиллагаа явуулах юм бол тэрийг торгоно гэж байгаа. Тусламж үзүүлж байгаа хүн амьдрал дээр баян штэ. Ямар ч байдлаар үзүүлж болно. Тусламж үзүүлснийхээ төлөө торгуулах юм бол хүн тусламж үзүүлээд яах юм? Жирэмслэлтийг эмнэлгийн аргаар таслан зогсоох журмыг зөрчсөн бол торгоно гэж байгаа. Гэхдээ тэр жирэмсийг гидсэнд нь тоонус өгөө тэгээ болохоо байгаад нэг машиндаа суулгаад давхисан дутуу төрчхүүл яах вэ? Эсвэл зулбчвал яах вэ? Тэгвэл энийг эмнэлгийн аргаар тусламж үзүүлээгүй, жирэмслэлтийн эмнэлгийн аргаар үзүүлээгүй гэдэг ингээд хариуцлага тооцох уу? Гэх мэтчлэн заалтууд байна. Тэгэхээр юмудаа бас харах хэрэгтэй юмнууд байна. Та нар энэ дээр надад хариулт өгөөч. Хэн хариулах вэ? За бямцэг цаад хариулъя. Тодорхой юмнууд асуулаа ш. За инкам болгоомжийн асуултанд хариулъя. Тэгэхээр хэтэрхий бас таны асууж байгаа асуултыг бас шийтгэл оногдуулж байгаа захиргааны хариуцлага зөрчил тооцож байгаа чинь хэтэрхий зөөлдөд байгаа юм биш үү? Үүнд харин хатуу хариуцлага байх юм бол өшөө илүү одоо нийгэм маань энэ гэмт хэрэг зөрчил гарах нь багасах, үүнээс үргэлжлэн сэргийлэх бас ач холбогдолтой юм биш үү гэсэн асуулт гэж ойлголоо. Тэгээд ер нь бол бас зарим талаар бол тантай санал нэг байгаа. Хуулийн хариуцлага заалт хатуу байх тусмаа тэр хэмжээгээр хуулийг биелүүлдэг, хууль хэрэгждэг. Тэр төрлийн одоо гэмт хэрэг зөрчил гарах нь бас багасдаг ийм ач холбогдолтой. Гэтэл бид нар өнөөдөр ингээд нийгэм маань нэг талаас юу гэдгийг хэтэрхий хатуу байна, харгас байна, одоо төмөр нудраа үзүүлэгчийн гэдэг зүйлүүд ярьдаг. Түүнд нас тодорхой хэмжээ хөтлөгддөг. Иймэрхүү зүйл бас байгаа.
Тийм болохоор таны одоо ярьж байгаа тийм цогтуу жолоочийн асуудал. Тэгээ цогтуу жолоочийн асуудлыг бид нэр замын хөдөлгөөний аюул байдлын тухай хуулиндаа торгохоор оролцсон. Торгоод явуулаад байсан. Баримтлах шийтгэл байхгүй байсан. Тэр торгож байгаа мөнгөнд ерөөсөө нөлөөлдөггүй, үйлчилдэггүй. Тэр чинь ерөөсөө цогтуугаар машин барьж байгаа тэр 500 мянгаар 700 мянгаар торгуулж байгаа нөхөр чинь тодорхой одоо мөнгөтэй тийм үү тэр санхүү хувьд ашиглавал хүн байгаад байна л дээ. Тийм учраас бид баримтлая гэж байгаа. Баримтлая биш таны хэлж байгаа эрүүгийн хариуцлага хүлээлгэд болгоё гэх юм бол яасан харгас болчихгүй бас шүүмжлэлт эхлэх гээд байгаа юм л та. Тийм болохоор тодорхой хэмжээгээр одоо юу гэдэг урд нь торгодог байсан бол одоо баримтлах шийтгэл оруулж ирж байгаа. За гэр бүлийн хүчирхийлэл мөн ялгаа байхгүй. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль бид нар баталсан. Энэ хуулиндаа эхнэрээ нөхрөө одоо хүүхдээ зодоод байдаг. Тэрнээс болж одоо амь нас эрсдэх эрүүл мэндэд хохирлуулах асуудал гардаг. Өнөөдөр энэ төрлийн гэмтгээс сүүлүүд анхаарал татж байгаа. Үүнийг бид нэр захиргааны хариуцлага тоосдог байсан энэ хууль маань хэрэгжихгүй байсан учраас бид нар өнөөдөр энийг тодорхой хэмжээнд тийм үү эрүүгийн хариуцлага хүлээлгэж болтсон байгаа. Анхны тохиолдолд нь бид нэр баримтлах дараа нь давтан үлдэх юм бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг зохицуулж байгаа. За тэр жирэмсэн их одоо үр хөндлөлтийн асуудал ярьж байна. Энэ дээр бол агуулга нас өөр юм. Яг нэг талаас одоо мушгис тайлбарлавал тийм төрөхгүй тооноос өгч байгаа эмэгтэй жирэмсийнхийг одоо машиндаа суулгаад аваа явж байхдаа төрчүүл дутуу төрчүүл яг хариуцлага тооцох гэдэг нь үгүй. Энэ мэдээж нэг үйлдэл санаа сэтэл тийм үү асуудал байж байгаа. Хуулиндаа бол маш тодорхой бичсэн байгаа. Өөрөөр хэлэх юм бол зөвшөөрлгүй газар, зөвшөөрлгүй аргаар тийм үр хөндөх юм бол үр хөндөх тийм үү нөхцөл бололцоо бүрдүүлэх юм бол түүнд тодорхой хариуцлага хүлээлгэнэ гэж хуулиндаас яг тодорхой үйлдэлүүдийн тодорхой зааж өгсөн байгаа. Иймэрхүү байдлаар бас бид нар бол цаашдаа бас энэ хуулийн хариуцлагыг бас хуулийг бид мөрддөг байж хэрэв хууль зөрчихгүй бол энэ одоо бидний ярьж байгаа хариуцлага ял шийтгэл оногдохгүй шүү дээ. Ганцхан хууль зөрчөөд байгаа учраас энэ хуулийн хариуцлагаас сулдаад байгаа учраас тодорхой хэмжээнд тийм үү гэмтрээс урьдчилан сэргийлэх энэ хэрэг зөрчлийг бас бууруулах зорилгоор тодорхой хариуцлага ноогдуулж байгаа. Гэхдээ тэр хариуцлага нь тэр үйлдэлсэн үйлдэлдээ тэр ял шийтгэлд таарсан байх ёстой. Энэ бодлогоо бид нар бас барьж явах ёстой гэдэг үүднээс өнөөдрийн одоо нөхцөл байдалд бол зөрчлийн хуулиар одоо эдгээр асуудлыг зохицуулъя гэж оруулж ирсэн байнамаа. Бэн Камолын гишүүн 1 минут. Би нэлээд тодорхой нэг зүйл асуусан л да. Гүтгэн гэдэг маань өөрөө зөрчил юм уу гэж. Тэгэхээр энийг яах гэж ийш нь оруулж ирсэн юм бэ? Энийг тэр эрүүгийнх нь байцсан шийдэх хуулийн дээр байхгүй байсан юм яасан юм бэ гэдэг асуудлыг тодорхой асуусан. Хоёр дахь асуудал. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодно гэдэг бол санаатай үйлдэлээ. Энэ ч бол ухамсартайгаар хийж байгаа үйлдэл. Энийг эрүүгийн байцсан шийдэхэд хуулиндаа оруулаад баримтчилж болдгоо мó гэдэг асуудал ярьсан. Гуравдугаарт нь тэр олныг урайлан дуудах энэ хэвлэл мэдээллийн хэрэгслээр бүх нийтийн инх замбраагүй байдалд хөтлөх энэ асуудлыг зөрчил гэж үзэх үү? Эрүүгийн одоо шинжтэй үйлдэл гэж үзэх үү? Энэ гурав дээр надад тодорхой хариулт өгöd гэж. Нямбатар гишүүн хариулъя. За энэ хамгааллын гишүүний асуултанд хариулъя. За бид нар бас энэ ажлын хэсгээр ажиллаж байгаа хэвцээ дэлхийн нэг бас 10 гаруй орны энэ гүтгэх доромжлогтой холбоотой харилцааг хэрхэн зохицуулж байгаа талаар таман газраар судалгаа хийлгэсэн бас судлаач эрдэмтдтэй хамтарч ажилласан. За Оросын холбооны улсын эрүүгийн хуулинд гүтгэх доромжлох гэмтрэг бие даасан гэмтрэгээрээ зохицуулагдаад явж байгаа. За Герман буюу манай энэ бүл Ром Германы эрх зүйн системийн одоо гол хөгжлийг тодорхойлдог Герман улс гэхэд мөн эрүүгийн хуулиндаа энэ гүтгэх доромжлохыг гэмтрэг гээд бие даасан тусдаа төрлийн гэмтрэгүүд болгож зохицуулж байгаа. За манай өмнөд хөрш мөн адил Азербайджан, Польш гэх мэтлэн энэ судалгаанд хамрагц 10 гаруй улсууд бол бүгд энийг эрүүгийн гэмтрэг гэж үздэг. Тэгэхээр энэ Дээр Эрдэнэт гишүүн асуулт асууя.